хариулахгүй гэж болно. Цөмийн эргийг эрүүл мэндэд гэдэг юм уу, уул уурхайд гэдэг юм уу, эрчим хүчтэй юм уу, энэ дэлхийд нь яаж ашигладаг юм бэ? Ер нь бүхэл салбарт хэрэгжилж байна л да. Сая та асуулаа. Эрүүл мэндийн салбарт хэрэгжилж байна. Ингэхдээ бол оншилгоо, бас эмчилгээ, эмчилгээний дараа хяналтанд хэрэгжилж байна. Жишээлбэл манай агентлагийн шугамар сая 1-р эмнэлэг дээр 2014 онд 2 толгойтой SPECT-тэй гамма камер авчирч сойрлуулсан. Зөвхөн хор тавдар биш. Бусад тийм элэг бөөр уушиг зүрх 5 цул эрэхтний өвчний одоо урдчилсан онцлогоо бас эмчилгээ одоо хийдэг энэ аппарат сойрлуулсан дэлхийд одоо хамгийн сүүлийн технологи. Ингэснээр бол гадаад руу очиж тийм энэ чиг зарим энэ чиглэлээр мөнгө төлж гадаад очиж онцлуулдаг байсан хүмүүс энд онцлуулдаг болж байна. Энэ их бас давуу тал болж байгаа л да. Далаад тийм үү маш олон цөмийн технологид суурилсан хөлгөн онгоцууд тийм одоо нүүрс сүлээдэж болохгүй ч чинь болохгүй тэгээд зүүн далаад явж байна. За газрын хүнийг судлахад явж байна. За дээрэс нь яг үү нэг та нар мэддэг бол түүхчд хүртэл одоо цөмийн бицгийг хэрэгжилж байна шүү дээ. Нөгөө энэ 150 жилийн настай 200 жилийн настай ийм болдор боллоо гэж төгч тогтоолог тийм зарлж байгаа шүү дээ. Тий. Тогтоож өгсөн хүмүүс нь цөмийн бицэгч. За ер нь тэгээд дээр үед бол малыг сургаар хайдаг байсан бол одоо технологиор хайдаг 900-д ирж байна. Утахгүй автомашинууд цөмийн технологиор суурилсан хөдөлгөөртэй болох нь байна. Тий. За ингээл хил хязгаарвал хэрэгжилж байна да. Манайх өөрөө энэ ураны ч гэдэг юм уу нөөцтэй байна гэдэг нь бас монголчуудын заяа биш юм уу? Би бол одоо бурхнаас өгсөн бэлэг гэж харддаг шүү дээ. Харин тэгж л болоод. Яагаад гэхээр энэвч одоо юу гэдэг нь Оросоос ч юм Хятадаас авч ирээд тавьчих юм шүү дээ. Газрын хүнд одоо жишээлбэл нөгөө бид агуу эзэн Чингисээр бахархдаг бол тэр хүн ийм баялагтай өмд өгсөнд баярлах ёстой. Яг хөө дэлхийн хаас айгуул уран байна. Тэгээ захын нэг газар хотол уран байж байгаа. Гэхдээ зүгээр нөгөө их хэмжээгээр байгаа газар нь Монголд бол нэг 17 хооронд уран олборлж байна л да. Тэгээ газрын үүнд байхаараа зэрэг яг хөө тэр хүмүүс уран олборлохтой холбоотой асуудал дээр юу гэж ярьдаг вэхээр ус мус бохирдол болчих вэ энэ төргээ ярьж идэг. Гэтэл дэлхийд нэг 3 янз ус, нэг хэдхэн янз ус ба шүү дээ. Цэвэр хүмүүний хэрэгэлдэг ус. Замалант хэрэглэх тий хүн тий хэрэглэдэг ус. Үйлдвэрийн зорилттой ус ба шүү дээ. Тэгээд ураанч бай, нүүрсч бай, зисч бай, тэнд байгаа газар нь тэнд ус байвал тэр үйлдвэрийн зорилттой ус байна. Тэгэхээр нөгөө уран уснаас болж ус бохирдог биш. Тэр ашигт малтмал байгаа газар тэр ашигт малтмалаа дагсан. Тэр одоо үйлдвэрийн ус байдаг л баггүй та. Энэ урааныг хүмүүс тусад нь ялгаж нэг тийм үү? Би яг асуух гэсэн тийм. Яриад цөмийн төглөх тусдаа гэдэг ингээ хүмүүст ойлгуулах гэдэг юм л дээ. Энд чинь нэг өмнө хоёр тал юм шүү дээ. Тэгэхээр уран цөмийн технологи хоёр чинь бол эцэстээ нэг зүйлээ. Тэ? Тэгэхээр зэрэг зарим нэг одоо энэ манай салбарын талаар санаадгүй мэдээлэл явуулаад байгаа хүмүүс бол бид бол энэ эрүүл мэндэд уул уурхад хэрэглэсэн цөмийн технологи эсвэргүүцэхгүй. Бид урааныг эсвэргүүцэж байгаа гэдэг бол тий баруун гараараа заагчээ зүүн гараараа өгөө гэж байгаа тал адилхан юм баггүй та. Эх оронч сэтгэлгээ байх хэвээр. Би ч гэсэн эх оронч сэтгэлгээ тий төрөмс байгуулга гэж явж лээсэн. Юуг эсвэргүүцэх ёстой вэ гэхээр А гэж газрын зөвшөөрөл авчаад Б гэж газар ухаад байвал буруу шүү. Энд бол хатуу тэмцэх ёстой. Харин улс бодлогоор А гэж газар зөвшөөрөл өгөөд наадахтай хайгуул хийгээд ингэж гисэн бол энэг бол ярина бид тэгж эсвэргүүцэх хэрэггүй юм байна. Би хувьдаа бол өндөр хөгжсөн амьдралын өндөр стандарттай ажил хийсэн ч гэсэн үйлдвэр барьсан ч уурхай хийсэн ч гэсэн өндөр стандартаар хийн чаддаг тийм Монголыг мөрөөдөж байгаа. Тэрний төлөө бид явж байгаа. Монгол сэхэтнүүд энэ төлөө ажиллаж байгаа л гэж бодлоо. Би зүгээр маш ойрхон юм асуу. Үзэгч та бүхэн ярих нэг юм асуу. Би дорногын хүн л дээ.
Манай нутагт нэг 22 тоглоом асуудал байдаг. Та хариулахгүй ч байсан болно. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Салбарын мэрэгчлэнгүүд орсон. Манай агентлагч гэсэн харсан. Энэ одоо ураанаас болсонгүй юу гэдгийг л тайлж өг гэсэн. Эрдэмтэд бол ураанаас болоогүй байна гэж тайлсан. Тэ тайлсан. Одоо яриа баг. Намайг одоо жишээлбэл энэ ажлын хэсэгт ороод энийг одоо өөр болгосон байх вэ гэдэг нөгөө төрөмс болоод хардаад байна. Би тэр ажлын хэсэгт байгаагүй юм чинь. Тий. Тэгэхээр нэг хоёр биологи хяналтаа л хийх хэрэгтэй. Хууль зөрчсөн болвол миний аавынх байсан ч тэр компаниг хаагаад зогсоох шүү дээ. Зогсоох хэрэг дангаар надад Хүн нэгч бай хамаагүй тийм үү? Нэгч бай. Хууль зөрчөөгүй болвол таны дургүй хүн байсан ч та тэрнийг зогсоох хэрэг байхгүй. Тийм л дээ. Дээр нь бас нэг юм байна. Сая таны асуустай холбоо хэлэхэд энэ Монголд нэг тийм мега прожект том ажил хийх гэхээр нэг зориудаар ингээд зогсоох сонирхолтой нэг одоо тийм та битрээс өөр гадны нэг тийм юм байна уу? Гадны талаас хүчин чим ямар нэг юм байна тийм үү? Байна. Жишээлбэл одоо юу гэдэг нэг зөндөл болоор нь усан цахилгаанаас ажил хийгээд ажиллал болж явах заавал Монголд зах сөхтөгээд зогсоох гэдэг бүгд технологич болчтой. 17-8 орн тийм дэлхий дээр ураны одоо хайгуул улбарлалт хийж байна. Тэгэхээр Монголд хайгуул гэхэр болдгоо өөр оронд хийхэр болдог. Монгол улбарлахаар болдгоо өөр оронд болдог. Яг мэдээж яг төрөм бас байгууллагыг бол хайртай байх хэрэгтэй. Бид их орондоо хайртай байх хэрэгтэй. Сэрэмжтэй байх хэрэгтэй. Би жишээлбэл манай буурлаа хөшгтийн дүүдэ гэж хүн байсан. Хилмигдсэн л дээ. Гэхдээ л тэр хүн хичнээн хилмигдсэн ч тийм үү. Өгтөө энэ одоо их орны дайнд тийм үү. Одоо хүүхдүүд нь аав нь хилмигчээд шүү дээ. Тийм. Одоо хилмигдүүлчихэд шүү. Тэгэхэд л хүүхдүүд нь хамгийн олон мал одоо 23 мянган толгой мал өгөөл явжсэн байна л да. Өөрөөр их орн одоо хайртай дэл тэгжсэн тийм хүний л хүүхдүүд чинь би л бодвол адилхан байх. Цуснд байгаад цуснд байж байгаа шүү дээ. Францын дэлхийд тойрсон лөө чи Монголд иччихээ тэргээд. За харилцах жолонд зүгээр. Харилцах асуусан болгонд хариулъя. Зүгээр Франц ямар улс вэ гэхээр монголчин их цөмийн зэвсэггүй улсаа шүү дээ. Тий. Тэрний нэгдсэн байгууллага зөвшөөрсөн. Тий. Аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орн одоо ухаандаа юу гэдэг охиноос асуух гэсэн тий. 5 орн танаалуу одоо ингээд гадны халдлага оруулахгүй тий. Цөмийн зэвсэггүй байсныхын төлөөгээд Монгол гараас сурчсан. Одоо жишээлбэл хаанаг тий хин нэг дуртай нь ороод ирэхгүй нь шүү дээ. Энүүний 5 гишүүн орны нэг нь Орос байна, Хятад байна тий. Ингээд Франц шүү дээ. Тэгээд Францтай хамтарч гэж байгаа. Нөгөөх нь бол Япон. Одоо жишээлбэл бидний хүнд үед маш олон жил хамтарч ажилласан Япон улс байна. Стратегийн түншлэгийн гэрээтэй тий. Өндөр технологитой энэ хоёр оронтой хамтрая. Нөгөөх нь Монгол улс бай гэдэг ингээд Монгол улс бол яг ихний ээлжинд 34 бай цөмийн иргэн тухай хуулиараа нөгөө хоёр нийлээж 64 бай гэхээр үндсэн аюулгүй байдлын үзэл баримталд нийцээл явж байгаа юм л да энэ ажил. Ингээд одоо нэг ураны үйлдвэр ч юм уу ямар нэг юм болоход одоо та нар лиценз өгдөг юм байгаа шүү дээ. Эсвэл танах лиценз өгдөг юм. Яадаг юм бол энэ? Бид яадаг вэхээр хайгуулын цай ашиглалтын цай лиценз өгөхөөс өмнө бид тагнуулын газар танддаг. Тагнуул нь тэрийг судалд юм байхгүй. За. Тэгээ дараа нь үндсэн аюулгүй зөвлөлөөс зөвлөмж гарна. Ерөнхийлөгчийн зарилгыг хэрэгжүүл. Ингэж явж одоо бас тий байгаль орчин яамтай ярина. Уул уурхай яам ингэж явж өгөхөр бол манад ирээд өггээд дээрээс бичих орж ирэл өгч бол. Ноён дэвшээр тий дуртай хөндөө гэдэг юм өрдөөч байхгүй юм сал. Ухаан одоо ураны нөөцийг жаахан газар ураа олыг нь тэгшээр гэдэг хүнтэй танил байгаа зурулна гэсэн юм ерөөсөө байхгүй юм ба шүү. Хүмүүс тэгж ойлгодог юм биш үү? Үгүй яг хоо. Тэгэхээр ийм байхгүй учраас амар байхгүй. Амар байл. За би нэг юм асууя. Одоо хариулж болдго юм болов уу юм болов? Манайхад ураны аль хэр нөөцтэй юм бэ? Таамаг нөөц бол 1.4 сая тонн таамаг нөөцтэй байна гэж ярьж байгаа. Яг батлагсан нь бол 120 орчим мянга 20 хэдэн мянга. За дахиад
батлуулахаар өгсөн нийлээ нэг 100 өгсөн одоо батлна гэдэг чинь эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлөөр бас манай дээр биш. Бас л мэрэгжлийн зөвлөлөөр орд юм байна. Тэгээс би нэг дуртайг наваадалцдаг. Тийм л юм байгаа л та. Тэгэхээр энэ хэрвээ бид энэ үгээ ингээд зөв зохистой экологи дээлтэй ингээд ашиглаад авах юм бол одоо манайтай адилхан л одоо 20 жилийн өмнө хамт араас эхэлжсэн Казахстан дэлхийн номер 1 олборлагч болчихсон явж ил байна. Үед ядаж энэ төвшөнд баймаар байна шүү дээ. Яагаад тэгэхээр зөв эн чинь бид нарт нөгөө нэг юм орд хэлбэрээр олддог цөөхөн болохоос биш. Ерөөсөө захын газар ингээл уран байж байгаа. Бидний эргэн тойрон дандаа цацргийн фон байж байгаа. Тэ. Бүгд л цацраг. Зөвхөн энэ хэмжээндээ байна уугүй юу гэдэг л асуудал байгаа юм л та. Танай байгууллагатай, таны ахалж байсан байгууллагатай холбоотой, дарга нартай холбоотой, тэгээд үйл ажиллагаатай холбоотой энэ гомих чагсаа цуглаа явуулаад байна гэсэн. Одоо ч гэсэн Одоо ч л байх. 2-3 хүн жагсч л байж. Жагсаал байх юм. Тэгэхээр энэ би ч бас жагс цуглаж ил байсан шүү дээ. Яг энэ жагсах эрх нээлттэй ардсан нэг юм. Мөнхөл эрх нээлттэй юм. Харин одоо юу гэдгээ нэг хүн нэг бодцоод нэлээд олон хүн бодож байгаа мэтэр тий нэг төрөөс байгуулгын нэр зохиочоод тий ард түмнийг төлөөлж тэгж ярих болохгүй зүгээр бид хэсэг хүн ингэж ярьж нэг ярих зүг байж болов уу гэж бодсон. Одоо яг хөтэ тэр одоо нийгэм солих гээд 100 мянган хүн загсажсэн Батцаанд нь Багнаа дээр үед бол нэг 2-3 мянган загсдаг байсан тий дараа нь 20 хүн чинь одоо энд нэг 10-20 хүн л жагсаж байгаа. Тэгэхээр бол энэ байх ёстой л үзэгдэл. Тэгэхээр ингэ жагсаж байгаа нэгээд буруутгах гэж аргагүй, жагсах тий зөвтгөх гэж аргагүй. Зүгээр нэг үсэл бодлоо илэрхийлж байгаа. Бид бол харин Цөмийн эргийн газрын дарга болоод би ганц зүйл хэлсэн л. Гүн чи нууц хаагаад ах юм ерөөс алгаа. Бүгдээр хөрөөд ир манай өрөөд тийм ээ. Ярилцъя л та. Энэ чинь адилхан Монголын төлөө санааж авч байгаа л. Тэгэхээр эрдгүү өндөд тэгэл болох уугүй юу гэдгийг энээгзэгтэй үед болохгүй байхын хааны газар ашигтай байх шиг. Болох нь бол Монголд хэрэгтэй. Энийг эхлүүлэхгүй байх сонирхол хааны газар байгаад байна л. Тэгэхээр энийг бол яг гадаад байдаг юм шүү дээ. Магадгүй. Яг зарим оронд бол тийм дуршлага вэ л дээ. Одоо манай араагүй. Гаднаас одоо чи зарим оронд мөнгө төгрөг орж ирээд ингээд нөгөө эсэргүүцсэн юмнууд бий. Манад бол одоо тийм арай тийм биш байлгүй дээ. Тэ? Дэлхийн жишг гэдэг юмыг бид нар заримдаа зоригтой хөдөлмөр байна. Миний санал. Би одоо нэг тийм өсөлдөө зүгээр талын л боддог мөдөнөөс юм чинь. Ухаан сумууд барилдах гэдэг давдарж гэдэг залуу байж гэж бодъё. Чи Монгол мөхөө бод чи Японд явж болохгүй тэ? Капиталист Японд очиж барилдаа гэж болохгүй зү. Барилдал төрүүлнэ гэж. Тэрнтэй адилхан дэлхийн жишг ямар өнөө тэр хэмжээр хөдлөх тухайд бол бодсон бас алдаа биш баха ер нь бол. Яг сумаагаар бол хүн төрлөختөнд адилхан хөдлөх хэрэгтэй байхгүй. Сумаагаар бодох юм бол манайхад яг бас давдарч бол яг тий. Сумаагаар бол манай давдарч төрүүлж байгаатай адилхан. Яг ураанаар бол манайх төрүүлэх нөөц нь боломж нь байгаа байна. Харин би ардын ойлгоход энэ дээр бол энийг яг тийм боломжийг ашиглах л ёстой. Тэгээ энэ дэр нэг юм байгаа л да. Манайхан юу гэдээ хайгаад байныг бол нэг юм байна. Манай тийм баялаг байгаа хүмүүс мэдээд байгаа. Хааныгийн гадны одоо гар хөл болчихгоо Монгол хүн өөрөө мэддэггүй байж алдчихгоо гэсэн бас нэг хаширлал байна. Дубнаад манай Эрдэнэ Содмогоо энэ сууж исэн цөмийн талаар бол манай нэг чиг дор орохгүй мэдлэгтэй байгаа гэж боддоо шүү дээ. Таны физикчээс асууж шүү дээ юм шүү. Тэгэл байх. Нэг хайгаад байх. Би одоо би чинь 99 онд их сургууль төгссөн. Манай 20 хүүхд төгсөд 5 нь одоо гадны том эрдэмтдийн байгууллагууд доктор хамгаалал яг тиймсэн тий. Тэгэхээр зөвхөн нэг л өсгөж төсөлдөө шүү дээ физик. Өөрөөр дэлхийн физик, Орос физик, Монгол физик гэж байхгүй. Дэлхийд физик нэг л байна гэдгийг энэ харуулж байгаа юм л. Тий. Манай физикчд бол жишээлбэл олон улсын атомын энерги агентлаг дээр очиж сайн ажиллаад одоо дэлхийн хөгжилтэй орнууд энэ Ираныг хүртэл очиж хинжсэн залуу манад ажиллаж байна. Одоо энэ тий Ираныг тий. Одоо жишээлбэл Францыг хинжсэн хүмүүс ажиллаж шít манад. Одоо Канадыг хинжсэн тий. Тэгэхээр бол манад бол үнэнээс хангалттай. Хоёр тэгэхээр бас нэг ойлгоход юу гэдгийг атом цахилгаан станц энийг гэхээр
зөвхөн физикст ажилладаг гэж ойлгож болохгүй байхгүй. Зүгээр Тий. дөнгөж нэг одоо юу гэдэг 1000 байлаа гэхэд нэг 100 ч юм уу физикч. Бусд нь бол тий гал дагуу хоол хүнс тий одоо юу гэдэг бусад геолог одоо эдийн засгийн тусдаа ажилтдаг бүх нь оролцоо байгаа шүү дээ. Дээрээс нь яг одоо миний одоо би ч их нээлттэй хүн л да. Тэгээ фэйсбુક пэйж мэйжээр орж ирэл монголчууд болоогүй бид чадахгүй гэдэг. Монголчууд болоогүй болохгүй бид чадахгүй хэн мэдээд байгаа. Мэргэжлийн хүмүүс мэдээд бид чадна гэж хахад. Яагаад монголчууд чадахгүй байгаа? Ил дэлхийд очиод манай залууч дэлхийд очиж хөлөө зөвшөөрөгдөд байхад тий? Дэлхийд зөвшөөрөгдөд ингэж гисэн үнийг бид нар өөрсдөө үгүйгээд монголоо үгүйсгдэг. Монголд итгэдэггүй. Монголоо тий? Уруу татдаг энэ нэмийг зөрөөдөр бас хэрэггүй шүү дээ энэ тий? Тэгэхээр ингэж болохгүй л гэж бодож байгаа. Жишээлбэл тэр олон улсын атом энерги агентлаг өнгөрсөн жил манай цөмийн энергийн салбар Монгол үүсгэгдсэн 50 жилээ боллоо. Олон улсын атом энерги агентлагийн гишүүн болсон 40 жилээ боллоо. Тэн дээр одоо ингээд маш олон эрдэмтэд төрсэн байна. Тэ? Олон улсын атом энерги агентлагаас энэ Монголын физикчд тэ бүс нутагтаа хамтын ажиллагаан дээрээ технологи нэвтрүүлэхээр хяналтаараа мундаг байна. Тэгээд бидний хөл нэг 92% байна. 13 гээд үнэлсэн. Тэгээд энэ дэлхийн тийм том эрдэмтэд судлаачид тийм том байгууллага үнэлээд ингэж яхад зүгээр одоо баг физикийн мэрэгжилгүй нэг нөхөр гарч ирээд физикчдийг үнэлээд өгдөг гэж өрдөөч би болохгүй. Намайг одоо юу гэдэг та намайг ирж мэтгэлцээнд ормоор гэж тэгжлээд би физикч хүнтэй би мэтгэлцээнд ороо ярилцж болно. Өөр үнэтэй. Түүнээс ч одоо юу гэдэг одоо нийгмийн ухааны ч юм уу эсвэл нэг одоо жүжигчин ч юм уу ийм хүн намайг уриад байгаа юм л та. Тэгэхээр би хэлж байгаа. Би жүжигчин хүнтэй тайзан дээр гараад юм ярил дэлэхгүй ш. Таныг одоо хийж дэлэхгүй л байхгүй зүгээр жирийн одоо ингэ мэтгэлцээ. Би Торнговын сайхан тулааны хүн байна. Формулыг өгөх гэдэг. Гэтэл би бол харин зөв физик ярих юм бол тэ таныг одоо магадгүй танаас илүү ярина. Таавал нөгөө шүлгээрээ надаас илүү. Ухаандаа нөгөө Баян Кавруныг ярьсанд хэлсэн юм да. За бадарч битээр байрладаг л хэн дийлхэн тодорхой. Харин шүлэг уншиж ярил бадарч намайг дийлхэн тодорхой. Тэ? Гэдэг шиг юм байхгүй да. Тэгэхээр нэг хоёрдугаарт энэ салбар чинь тэр нөгөө нэг мэтгэлцэнээр ч юм уу санал асуулгаар явдаг бас салбар биш байна л. Яаж ч нөхөр тооцоо судалгаа физик үндэс тэ шинжлэх ухааны энэ үндэстээр судлаж явдаг болохоос биш тэ одоо гараа өргөөд шийддэг энэ биш. Тэгээд энэ үндэс аюулгүйтэй холбоотой учраас тэр нөгөө өөр байгууллагууд ингээд тусад ингээд чиглэлээр явуулж байгаа юм л да. Тэ ингээд хийдэг л ажил байгаад нь л. Одоо ингээд албан газар ингээд агентлаг бол баахан арын хаалгаар юм уу намын жагсаалтаар ингээд сонгогчлаа гэж өгдөг аахгүй. Би таны физик шиг сонссон. Тийм хүн энд сууж байхад би хайх байхгүй шин. Тийм үү? Таны магтж байгаа юм шиг. Тэрэн шиг зүгээр ерөн зүгээр би зүгээр нэг юм байгаа. Энийг өнөөдөр манай нэвтрүүлэг таагаар дараа хоёр суур нэвтрүүлэг хийх баг. Юу н айхгүй юу н оруул яасан бэ? Үнэхээр одоо цоохоо гээд гайхамшигтай докторын шав болсон доо би баярлалтай. Би үнэхээр одоо энэ бол хувь заяа л гэж боддог шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо энэ үнэхээр физикийн том докторууд те та одоо ингээд санал солиод энэ салбарыг авч явах тэд нар маань надад урам зориг өгч те тэгт бас баярлдаг байхгүй. Магадгүй ингээд эсврүүцэд үнэл яах юм тийм биз. Тэд нар маань харин чи чаднаа хамтдаа чадъя те бид нар нэг талдаа байя гэд ингээд дэмжиж байгаад бас баярлаад тэгээ яг манай цөмийн нэрийн газрын дэргэд би дарга нь бол шийдвэрийг ганцаар гаргадаг юм шүү бас ялгаадаг л. Одоо шинжлэх ухаантай холбоотой байвал нэг эрдэмтдийн зөвлөл та. Тэрнийгээрээ дамжуулж гарна. Дахиад нэг шийдвэр гарлаа удирдлагын зөвлөл та. Ингэж хийхгүй ганц хүн ингээд одоо ингээд тэгшвэр ганцаараа ингээд сэлмэргүүлээд ч юм байж бол ерөөсөө болохгүй шүү. Тэгээд манай салбарч нэг физик суурь өглөөтэй салбар учраас тэр сэтгэлийн хөдлөлөөр ч юм уу тий шийдэж болохгүй салбар. Манай нэвтрүүлэг бол өөрөө ток шоу чин сэтгэлийг ярилцдаг. Яг чин сэтгэлээ ярьдаг. Би магадгүй зүгээр өнөөдөр та тэр ярилцлага бай. Магадгүй зүгээр тантай ярьж байгаа Монголын ард түмний өмнө ямалж байна.
хэдэн цовруул нэвтрүүлэг хиймээр санагдлаа. Өөр чиглэлээр нийтлэлийн сурвалжлага тийм ээ. Ерөн зүгээр бид нар уршаа харж юмд орё. Юмныхаа эзэн баялагч хэлэх гэдэг. Бид эх орноос сөнөх гэж нэг ч юм суухгүй шүү дээ. Тийм шүү дээ. Монголын хорчхосоо гэж сууж яадаг. Нямдарч байгаа нэг хэлж ийсэн. Энэ их орлын 76 гişм чи Монголоос өнтгөөг суудаг нэг ч юм байдаг юм шүү дээ. А мэддэг дурчтан дотоо байж бол тэр шиг тэгээд бүхэл хүн суугаад одоо хаавс усын өмнө говийн суучаад Монгол дорногоо хордоосоо үлээ тэр тугал нөхөөсөө үлээ гэдэг нэг ч юм байхгүй шүү дээ. Тийм л та бол дорногоо хүн шүү дээ. Тэгээд миний аймаг байхгүй тэгээд одоо танай аймагын чин байгаа сая нөгөө тогтоогдсон уран ордоо шүү дээ. Яг тэрний урталд ирэм байдаг шүү дээ. Нэг ирэний бэсэн гэдэг байхгүй юу? Яг хилээ урталд газар дор уусгах мажуулах энэ аргаараа бурлаад эхэлсэн шүү дээ. Эхэлчихсэн болж байгаа. Тий. Хятад энэ нэг алхмын цаана тэг хилийн цадалт яг энэ арга эхлээд боллоод байхад манайх болохгүйгээд манайх зогсоод байдаг нэг байсан. Манайх зогсоод байдаг гэж ерөөс болох зүгээр барьцаж байгаа юм шиг тийм зүгээр энгийн ойлгомоор байгаа байхгүй юм шиг. Одоо та нар анзаардаг бол энэ хилийн хойдол төр байгаль нуурын тэр хэвд чинь бас л газар дээр уусган байж болохоор олборлал тий уран олборлал газар уур элемент олборлал болж л байгаа байхгүй да. Харин энэ тийм үү дэлхий дээр нэг л юм байгаа. Юу гэдгийг Монголын үндсэн хууль, Оросын үндсэн хууль тий. Одоо Оросын одоо эрүүл мэндийн тухай хууль гэдэг өөр байж болж байгаа. А дэлхий дээр ганцхан бүх оронд ижил байдаг юм болвол одоо цөмийн технологи нэвтрүүлэх энэ уран олборлолтын бол нэг л бодлоготой нэг л хууль ярил явна. Тэр нь бол олон улсын атомын энерги агентлагийн хяналт доор явна. Энийг л асуух гэсэн. Нэг л хөгжмөр аяар тоглоно. Нэгээр аяар тоглохгүй байвал энэ хойд солонгос шиг ингээд асуудал үүснэ л гэсэн. Тэгэхээр нэг аяар тоглох ёстой. Тэгэхээр бид нарыг бол нэг хайгаад байх юм байхгүй. Бидрэг бол бас дээрс хинж штт өдөр шингүү. Дэлхий хинж штт. Хүн төрлөختний шинэ тухайн өөрөө ханж штт. Буруу хийвэл хүн төрлөختөө өөрөө орлоо штт. Болохгүй штт. Тийм шүү. Бид шинэ хүн төрлөخت нэг л хэсэг штт. Харин энэ байгаа баялагийг харилцан ашигта. Тийм үү? Чи дээрүүд монголчууд хэлдэг байсан штт. Нөгөө хоньяалахаар гоёын доржийн дөгчдөг, хаагийн дулмаагийн дөгчдөг. Тийм ээ? Гидсэ хэд хотоо хэлээд тараачдаг. Ингээд дараа дахиад тэдний чинь гоё хоньяалахаар гоёын ирдэг, хаан ирдэг тий. Яг би зүгээр нөгөө хөдөө таныг дорногоо хүмүүстэй гэдэг шүү дээ. Хаач өдөөний хол тий. Тэгээд энэ юу гэж хэлэх вэ? Яг бид дэлхийдээ харилцаа ашиг таамтарч ажиллах ёстой л гэж. Дэлхий хийж байгаа зүйлийг бид хийж чадах ёстой, тийм үү? Монгол хүн чадахгүй гэдэг юмнаас одоо болио. Алийн болгон бивийнэхээ чадахгүй гэж суух юм. Хоёр тэгэхээр энийг хийхэд зөвхөн монголчууд хийх хүн байхгүй. Жишээлбэл нэг том төсөл эхлэхээр та нар одоо анзаардаг бол оюун толгой дээр тийм үү? Энэ нэг Орос ирээд ажиллаж лээдэг, Англи хүн ирээд ажиллаж, Япон ирээд ажиллаж, Канада ирээд ажиллаж лээдэг. Яг энд адилхан байхгүй даа. Энэ чинь Монгол, Франц, Япон дэлхийн чаддаг хүмүүс ирээд цугл ажиллах байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэгдүгээр дэлхийн хамтран, хоёрдугаарт бол монголчууд чадахгүй гэж боддог ерөөсөө тийм байж болохгүй. Бид нар уршаа явмаар юмд мэддэг юм хиймээр юм бэ. Үндэсний боловсон хүчинтэй баймаар юм байна гэсэн нэг бодол төлөө хойдоогт нь энэ талаараас олон цуврал нэвтрүүлэг хиймээр ч юм уу санал төрлөө. Баярлалаа. Манай урлагийн өвч. Би өөр агентлагуудын захиралд энэ жил ярих гэж бодож байгаа. Тархимлын газрын даргаыг өөрий те. Тэгээд гол агентлагуудын хүмүүс чинь юм мэдж байгаа шүү дээ. Тэгээд тойрол яваад байх юм болохгүй. Дандаа сайхан хүмүүс ажиллаж байгаа шин чинь нам зам нь ирсэн амаргүй. Тагнуултай холбоотой нэг хэлчихээ. Тагнуулаг өрөх хэрэггүй. Тэгээд их хурл нэг юм өнгөө байдаг байхгүй. Тагнуул ягаад ажил хийхгүй нэгэд чимээгүй гэдэг нэг гişүн ашигладаг байхгүй. Чимээгүй байгаа ч ажлыг хийж байгаа юм биш үү гэдэг. Тагнуулаас устай л таарах хэрэгтэй. Цөмөө хаягдл оруулж ирнэ гээл монголчуудыг бас тэрийг асаах гэжсэн тий. Тий, оруулж ирнэ гээл их цуурах юм л. Тий. Тэгээл нэг фэйсбүүк дээр нэг хэлбэр жашаа зурсан юм яаж. Тий, фэйсбүүк дээр бүр ингэж байгаа шүү дээ. Хөөхөн нэг шуудата аргал юм шиг юм хийчихсэн. Цөмөө хаягдл юм чинь шууданд хийдэг юм эд биш байхгүй. Тэг чи оруулж ирнэ гэж байна. Ерөөсө хил гайлаар оруулж ирэхээ эсрэг тийм үү? Тий. Ерөнхийлөгчийн зарлиг байна. Манай хуулиар оруулж ирэх хэлчлээ тийм ээ. Манайх тий оруулж ирэхгүй гэлээ. Дахиад хилийн бүсүүд дээр нөгөө гайлууд дээр нь цөмөө хаягдл оруулж ирэхээ эсрэг тоног төхөөрөмж хяналтын тоног төхөөрөмж тавьчлаа. Тэгээ та нар ингээд нэг л жишээ гадагшаа додгошоо өгдөг хүмүүс анзаараа харахад бол нэг орж ирэх цөмхөн нэг өрөө хийгээл гардаг тий.
одоо ачаагаа оруулга гаргадаг чинь цөмийн технологиор та хуулимсан тээвэрлсэн бол барьж авахгүй л тэгж байгаа. Түүнээс нэг хийх ажлуудад тийм цөмийн технологи ажиллаж байгаа юм биш. Нэг Японд очиод одоо тайруулах гэж болно ч юм уу, нэг хүн очиод учрыг гарын үсэг зурвал тэр одоо ингээд дэлхий дээр нууц юм алга болчихлоо шүү дээ. Снуудын тэр харуул. манайхан тэгж ярьдаг гоо тэгж. Байсан бол аль хэдийн гараад ирчихсэн байгаа надад. За баярлалаа. Хоёр тийм надаас урдлын дарга энэ хүмүүс асууж лээд тийм байгаа. Би одоо очиод болохгүй юм чи яахаа. Тэгээд зүгээс тийм байхгүй. Тэгэж хэрэггүй юм баггүй да. Харин бол дэлхийн нийт төрчигтэй эрчим хүчнээс хамааралтай байгаа ийм үед тийм ээ. Тий. Өндөр технологи, шинж ухааны дэвшил. Тий, шинж ухааны дэвшлийг ашиглаад тий та бүхэн одоо ингээд сууж хат нэг энэ студийн гэрлийн тэр чинь бүгд цахилгаан байгаа шүү. Бүх зүйл цахилгаанаас хамааралтай байгаа юм бол энэ цөмийн энергийг ашиглах хэсгийг бол бид нар судалж байна. Тий ерөнхий сайд тодорхой хойшлуулах гэдэг нь судалж л байгаа байхгүй. Болох юм уу, болохгүй юм уу, болвол яах вэ тий шинж ухааны эндсэн юм ингээл. Ер нь хөдөлсөн хожигддаг юм да. Эрдэнтийг одоогоос 40 жилийн өмнө байгуулж яхад хийх үү байх уу хайрын оюу толгой минь тэнд хоны хариултаа газар гэж шашгаараагүй толдол өгч байгаа үстэй. Одоо эрдэнэт одоо Монголын бүх төсвийг л тий. Тэгээ зүгээр байгуулын хийл гэдэг байхгүй. Тэгээ Оросын колон боллоо тэр гээгүй үстэй. Дээрээс нь энэ эрдэнэт оюун толгойд хамгийн олон цөмийн өсгөр ашиглаж байгаа. Энд чинь хамгийн их мөнгө олж байгаа газар цөмийн технологи ашиглаж ил хамгийн их ашиг хүртэнэ. Тэгээ хамгийн их технологи бүх салбарт тий. Цөмийн шинжилгээ ухаан одоо уран гэдэг бид нар яхаад нэг номтог юм яриад байгаа. Цөмийн шинжилгээ ухаан хөгжих юм бол бидний эрүүл мэндч хэрэгтэй биз дээ. Хөөе тэглэх байх. Эрүүл мэндэд хэрэгтэй байна, уул уурхаад хэрэгтэй байна. Бүхэл юм боловсрол соёлын шинжилгээ ухаанд хэрэгтэй байна тий. Сая гэлж төвхийн судалгаанд хэрэгтэй байна. Тий. Сансар огтгороо эзэмдэгт хэрэгтэй байна. Далайн хүнийг эзэмдэгт, газрын хүнийг эзэмдэгт тийм үү? Бүгдд нь хэрэг. Жишээлбэл та нар маш энгийн ганц жишээ хэлээ. Та жишээл их нэртэй тий. Танай гэр бүлийн жинхэнэ чинь өрнөний нэг төрхнээ дээ. Тий. Тэрнийг чи одоо чанаржуулах, хоргожүүлэх юм чинь цөмийн технологиудаас суурилсан. Одоогийн хүмүүс нэг юмтай энэ тоног энэ зүйл гэдэг үсэ тий. Тэр чулуунуудыг бүтцийг нь өөрчлөх тий. Шин чанарын сайжруулах цөмийн технологиг хэрэгжилж. Бүр тэр байтугад ингээд дугуйны шин чанарыг сайжруулах тулд цөмийн технологиг хэрэгжилдэг. Тэр байтугад одоо жишээлбэл одоо та нар гэж бол нөгөө барилга маш тий. Барилгын одоо чанар тий. Эхлээ манайхан бол нөгөө байр нөрхтэй ламд зүйлүүд орчоод дараа нь ямар бол гэж бодоод шүү дээ. Зүүн нь яг үгээр эхлээд цөмийн технологийн каркасан чанартай байна уу ингээд суурны ямар байна уу гэдэг. Тий суурны ямар байна гэдэг тий том каркастай хийх хэвэл жижиг хийж өгөө гэдгийг мэдчихээд за дараа нь зүг чигийн таар чигийн ламдаа очих хэвээр яг би шашин шүтлгийг буруутгах юм шиг. Харин нэг дараал нь аль нь зөв бэ гэдгийг бас босох хэвээр байна л. Өөрөөр хэлбэл нөгөө хөлн толгойн хөл болж болохгүй. Шинжилгээний үндэстэй юмд хандах хэвээр. Тэг яг ийм ажиглагдаад байгаа юм л. Дээрээс нь аюултай гэдэг ингэ цөмийн технологи аюултай. Аюул одоо жишээлбэл эрдэмтэд тогтоосон энэ судалгаа хийсэн байна. Тэ. Одоо жишээлбэл дугуун аюултай, машинаар явах аюултай тийм. Одоо жишээл та нар дарахын явах замд баг өдрөлгөн машин үлдсэн байж шүү дээ. Яг өдрөлгөн биш юм. Энэ явхад л нэг тийм амар гарцсан байж дээ. Өөрөөр хэл бүгд л аюултай тий. Одоо жишээл өндгийг удаа хадгалуу, буруу хадгалуу аюултай хоол тий. Харин зөвхөн зөв хадгалах, зөв ашиглах. Цөмийн технологи чинь сэлгаагүй одоо жишээлбэл тий. Моцглон нөхөрл аюултай шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ яаж аюулгүй байх вэ гэдгийг судалсан мэдсэн мэрэгжилтэй хүмүүс хийгээл яв. Баярлалаа. Монгол ахын шалгатаа бас тий. Монголын төлөөд байгаа юм чинь тий. Монголын төлөөд байгаа юм. За баярлалаа.